Одоо тэнгууд биологи тэнгууд тамирчин хүмүүс дээ өөрийнх нь бие организм гэрээс 100% мэдчих хэвээр. За ингээд ер нь бол ингээд гуйны хамстрын татлаа. Хамстрын татаад байхад ингээд нуруу бидний нуруу өвддөг шүү дээ. Хамстрын татснаас бол нуруу өвддөг байхгүй. Хамстрын болчихсон татаад тэглэхээр дагаад нөгөө нурны ч болчихсон шангардаг ч гэдэг юм уу те. За тэнгууд хүний үе одоо энэ чинь нөгөө яаж ажилтдаг. Бид нар ингээд шүрмс гэж яриад байдаг. Шүрмс чинь өөрөө сундаг юм уу, сундаг юм уу? Шүрмсийг яг юу ажилуулдаг юм? Булчин ажилуулдаг. Гэх мэтлэнгээр булчингаа яаж хөгжүүлэх ёстой юм? Гэх мэтлэнгээр ингээд хүний биологи юм аягүй сайн мэдчихэж хүн сайн тамирчин болно. Тэгэл ингээд биологи хичээд ингээд хэрэгтэй. Гэх мэтлэнгээр ингээд бидний ингээд 10 жилд байсан бүх хичээлүүд бидэрт ингээд амар хэрэгтэй байсан бох. За дэг гэж байгаа. Төв нутгаас гаралтай сагсчин ааш зан кул. Тэсвэр хатуу жил сахилгават энэ бол түүний рүүл. 3 төрлөөр түүнийг дэлхийн мэдэн бүүл. 3 тоглогчийг зэрэг шахаж мэдэн учир нь түүний энержи фул.